За hi guys. Ой. За hi guys. Тэгэхээр манай залуусын дунд сүүлийн үед гадаадд сурах тэр дотор Америк ихтэй сургуулиудад өргөдлөө явуулах 100% тэтгэлэгтэй тэнцэх гэдэг бол нэлээд ирчиг яваад тренд л одын штэ. Тэгэхээр үүнийгээ дагаа жил болгон манай Монголоос өргөдлөө явуулах залуусын тоо бол ихсэж байгаа. Гэхдээ бас зөв мэдлэг чиглүүлэг байхгүй болохоос манай залуучууд тэр болгоо амжилттай байхгүй. Дээрээс нь өнгөрүүлж байгаа цагаа баг зэрэг үр бүтээмж өнгөрүүлээд байна гэж ажигласан болохоор энэ бичлэгээрээ би та нарт Америкийн өргөдлийн процесстэй холбоотой 5 буруу ойлголт, итгэл үнэмшлийг засч өгнө. За тийм хамгийн сүүлд нь чи Америкийн өргөдлийн процессд бүтлгүүтгүйгээр хэрхэн амжилттай байх нууцыг хэлж өгөх болно. За намайг Тэргэл гэдэг. Тэгээ би сүүлийн 5 жилийн хугацаанд өөрөө Америкийн өргөдлийн процесстэй нөхөрлөөд өргөдлөө явуулахаа хажуугаар хөдөөний хотын, улсын хувийн сургуулийн 1000 гаруй хүүхдүүдэд ерөнхийдөө чиглүүлэг тусламж үзүүлээд яг Америк руу өргөдлөө явуулахад нь туссан туршлагатай байгаа. Тэгэхээр хэдэн үндсэн яриаг орохоос өмнө би та хэдэд 90 секунд магтаагаад Америкийн өргөдлийн процесс гэж яг юу яриад байгааг тайлбарлаад өгье. Гэлцүүлээ guys. Тэгэхээр чи ганцхан Америкийн гэлтгүй өөр ямар ч их сургуульд өргөдлөө явуулахын тулд хамгийн доод нь 12 дугаар ангийн сурагч байх ёстой буюу эсвэл 12 дугаар анги төгссөн байх шаардлагатай. За тэгээ бүгдээрээ ComNap гэдэг платформоор дамжуулаад Америк ихтэй сургуульд өргөдлөө явуулдаг ба ComNap нь жил болгоны 8 сард нэгддэг. Нэгдсэний дараа чи хамгийн ихний сургууль руугаа 11 сарын 1-ээс 11 сарын 15-ны хооронд өргөдлөө явуулах боломжтой бол хамгийн сүүлийн хугацаа нь 90 оны 1 сарын 1-ээс 1 сарын 15 байдаг. Тэгэхээр эдгээр хугацаанаас өмнө бүгдээрээ амжуулаад хоёр төрлийн өргөдөл бэлтгэх хэрэгтэй. За эхнийх нь уламжлалт буюу чиний 9-өөс 12 дугаар хичээлийн чинь дүн. За үүнээр нэмээд Монголын эсцэн ерөнхий шалгалттай адилхан Америкийн SAT гэдэг шалгалтын оноо. За тэгээ хамгийн сүүлд нь англи хэлтэйг нь нотлох English Proficiency Test буюу BTT мэдхээр IELTS, TOEFL, Duolingo-гийн хэлний оноо шаарддаг гэсэн. За үүн дээр Америкийн холистик өргөдлийн процессын онцлог болох хичээлээс гадуурх ажил чамаас нэмж шаардна. За person statement болон supplement essay зэрэг эсээнүүдийг чамаар бичүүлж авна. За тэгээд чи одоо сурж байгаа өөрийнхөө 10 жилийн сургуулийн багш болон нийгмийн ажилтнаас тодорхойлох загтал гэдэг зүйлсийг бичүүлж авах хэрэгтэй. Үүний дараагаар чи санхүүгийн нэмжлэгээ хүсэх өргөдлөө CSS Profile гэдэг платформ дээр бүгэлж явуулнаа. Ингээд чиний өргөдөл бүрэн болж дуусах ба бүгдээрээ 2 сарын хугацаанд сургуулийн хариу хүлээнэ. За тэгээ 3 сарын дундаас эхлээд 4 сарын 1-ний хооронд ихэнх сургуулийн хариу гарч дуустдаг ба хэрэв чи сургуультай тэнцсэн бол 5 сарын 1-ээс өмнө суудлаа баталгаажуулах хэрэгтэй гэсэн. Суудлаа баталгаажуулсны дараа чи Америкийн визэнд орох эрх чинь нэгддэг ба Америкийн визэндээ ороод гарах юм бол чи хичээл эхлэхээс 2-7 хоногийн өмнө буюу 8 сарын сүүлээр тэнцсэн сургуультай явдаг бахнэ. За бүгдээрийнх нь хамгийн ихэнд ярилцах сэдэв бол коллеж их сургуулийн ялгаа байгаа. Тэгэд энийг хамгийн ихэнд хэлж байгаа шалтгаан нь манай Монголд чинь коллеж их сургуулиас арай арай жижигхэн доод түвшний боловсролын байгууллага орчуулж байгаа тим юм шиг бодож сандаг. Тэгээд би бас ингэж боддог байсан айгу мартцсан байсан олон удаа Америк руу өргөдлөө явуулаад суучаар. Тэгэхээр Америкт бүгдээрийнх нь яриад байгаа коллеж гэдэг ойлголт нь ерөөсөө л бакалаврын зэрэг олоход зориулагдсан арай цөөн хүүхдүүдийн тоотой хичээл сонголт талаасаа илүү уян хатан тийм сургуулиудыг хэлж байгаа шүү. Тэгээ их сургууль буюу University, Research University гэхээр юу хэлж байгаа вэ гэхээр ганц бакалаврч дэшээ доктор, магистр гэдэг зэргүүд олгодог. За илүү олон тооны хүүхдүүдтэй бужигнсан тийм сургуулиудыг хэлж байгаа шүү. Тэгэд энийг сануулж байгаас гол шалтгаан нь цаашдаа зориглол дээр орох бичлэг хичээлүүд дээр коллеж гэдэг үгийг төлхөө ашиглах болохоор энэ дээр бити эргэлзэж санаа зовоорой. Тэгээ коллеж нь арай би ийм сургууль руу явуулахгүй гэж болохгүй шүү. Угаасаа бидний явуулж байгаа бүх сургуулиуд коллеж байна. За бүгдээрийнх нь одоо ярилцах сэдэв бол санхүүгийн дэмжлэг байгаа. За энэ дээр буруу итгэл үнэмшлэг гэхээсээ илүү манай залуучууд аав ээж нар яг зөв сайн ойлголттой байдгүй юм шиг санагдсан. За тэгэхээр бүгдээрээ одоо төсөөлөөрэй заяа. Чи зүгээр Америкаас өөр орнд хүссэн орныхоо хүссэн сургуультай тэнцсэн. Одоо ихтэй гол асуудал нь чи 100% тэтгэлэгтэй сурмаар байгаа тийм. Энэ тохиолдолд манай залуучууд ерөнхийдөө үндсэн 3 арга замаас сонгож болдог. За эхнийх нь бол тухайн орныхоо засгийн газрын тэтгэлэгт хамрагдана. За хоёр дахь нь ямар нэгэн боловсролын юм уу зээлийн санд хандна. За гурав дахь нь болохоор хувийн хэвшил байгууллагуудад тусламж дэмжлэг өгөх ийм 3 арга зам байгаа. За жишээ авах юм бол жил болгон Унгарын засгийн газрын тэтгэлэг гэж болдог тийм. Хүүхдүүд өрсөлдөөд сонгогдсон хүүхдүүдийг Унгарын засгийн газар бүх амьдрах зардал сургалтын төлбөрийг дагаад сургадаг. Эсвэл манай боловсролын зээлийн сан байна тий. Жилийн топ 50 сургуулийн аль нэгэнд нь тэнцээд за тэгээд тодорхой шаардлагууд хангах юм бол улсаасаа дэмжүүлээд тэр сургуультай сурах боломжтой болно гэсэн. Эсвэл хаан банкны оюутны тэтгэлэг хөтөлбөр байна тий. Чи бас сонгогдож чадах юм бол чиний их сургуулийн төлбөрийг хаан банк чамд тэтгэлгээр өгнө гэсэн гэдэг ч юм уу. За харин Америкийн ихтэй сургуулиуд яадаг вэ гэхээр чамайг тэнцвүүлээд авъя гэж шийдсэн тохиолдолд тэр тэтгэлгийг өөрсдөөсөө өгдөг гэсэн. Ямар нэгэн өөр засгийн газар байгууллага оролцохгүйгээр сургууль нь чамд тэр мөнгийг өгч байгаа гэсэн.
Гой сонсогдож байгааз. Гэтэ хамгийн хөгжилтэй нь юу вэ гэхээр Америкт байдаг 3600 гаруй коллежуудаас ердөө 20 хүрэхтэй үгүй нь олон улсын оюутнуудад ийм 100% тэтгэлэг өгдөг гэсэн. Өөрөөр хэлбэл манай Монгол хүүхдүүдийн тэнцээд бүтэн тэтгэлэг аваад байгаа сургууль ер нь бол нэг гар хөлийн 20 уруунд таарах цөөхөн сургуулиуд байдаг байна. За тэгээ энэ 20 сургуулиуд бол мэдээж Америкийнхаа хамгийн нэр хүндтэй, хамгийн сайн сургуульттай, хамгийн баян, за тэгээ хамгийн өндөр төлбөртэй сургуулиуд байдаг. Өндөр төлбөртэй гэдэг нь жилийн нэг 70,000-аас 100,000 доллар 4 жилийн монгол мөнгөөр хөрвүүлэх юм бол тэрбум 300 сая төгрөгийн одоо төлбөртэй сургуулиуд байх нэ. За тэгэхээр та одоо бодлоо тэрбум 300 саяыг нэг хүүхдэд хөрөнгө оруулж байгаа гэхээр чинь дэлхийн өнцөг булан мөрөөс ирж байгаа 1000 өргөдлөөс аль хүүхдийг сонгож авах гэдэг маш нарийн процедур болоод хүүхдийг олон талааснаар сонгож авдаг байна шүү дээ. За энэ процессыг Америкийн Holistic Admissions Process буюу одоо бид эдийн нэрлэдэг байгаа Америкийн өргөдлийн процесс гэж нэрлэдэг байна. За бид эдийн 3 дахь ярилцах одоо манай залуусын дунд байдаг түгээмэл буруу итгэл үнэмшил бол эсэн дээр байгаа. За эсэ бичих ёстой мэн тий хамгийн гол нь эсэ юм байна гэж бодонгуудаа манайх очоод Харвард тэнцсэн 50 эсэ ч юм уу тий Монгол хүүхдүүдийн тэнцсэн эсэг очоод уншичдаг. За мэдээж уншиж болно шүү дээ. Санаа аав нь ямар юм бичдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ гол асуудал нь яадаг вэ гэхээр тэр чигт нь хуулаа бичих юм уу эсвэл тэн дээр байгаа ойлгосон зүйлсээ хитрхи экстрим хүлээгээд авчдаг. Одоо чинь Харвардд тэнцсэн эсэнээс маш хэцүү амьдралтайгаа бичээд орцсон байгааг харангуйтай за яг л ийм зовлон туулсан тэгээ хэцүү юм давж гарсан гэдгийг харуулах хэрэгтэй юм гингүүтэй эсэн дээр очиж баахан зовлон тоочоод trauma dump хийдэг ч юм уу. Эсвэл манай одоо орон нутгаас Харвард тэнцсэн охины эсэний талаар сонсонгуйтай тэгээ энэ охин ч хөдөө амьдардаг хөдөөний талаар бичсэн мэн гингүүтэй одоо манай хотод амьдардаг тэгээ морь унж үзээгүй Монгол гэрт амьдарч үзээгүй хүмүүс чинь би бол нүдэлчин Монголыг эсэн дээр бичих гэж хичээдэг ч юм уу. Эсвэл бүр гадаадын өөр хүүхдийн бичсэн маш уран яруу бичсэн төгсөлсөө харангуйтай яг л ингэж бичих хэрэгтэй мэн гэд өөртөө өндөр стандарт тавиад төгсөөсөө бичих гэж хичээдэг. За тэгэхээр ерөнхийдөө яагаад энэ их сургуулиуд чамаас асуугаад байгаа гэвэл ерөөсөө л чамайг таньмаар байгаа. Тэ чиний хин юм бэ? Юу гэсч мөрөөддөг юм бэ? Манай сургуульд яагаад орох гээд байгаа юм? Бид нар яагаад чамайг авах хэрэгтэй гэдэг асуултуудын хариултыг одоо олох гэж чамаар эсэ бичүүлж байгаа байхгүй. Тэгэхээр өөр хүмүүсийн гаргаж ирсэн санаа хариултыг чи биччихвэл чиний өргөдөлт чинь таарахгүй гэсэн үг. Тэ өөрөөр хэлбэл чиний өргөдөлт туслахаас илүү хойшин татах магадaltaй. Тэгэхээр гоё амжилттай эсэмдийг уншиж хэдлээ санаа мотивац авно гэхээс яг дүрэлгэж бичдэг ч юм уу хит экстрим одоо зовлонгоо тоочи хөдөө бичи нүүдэлчнээ бичи гэж болохгүй шүү гайс. Яг чиний өөрийн чинь хариулт чамайг харуулах онцгой түүх байх хэрэгтэй байх нэ. За тэгээд энэ дээр зүгээр нэмээд бонус болгож хэлэхэд манай залуучууд нөгөө эсэ бичгийг аягүй юм онгодоо орж ирэхийг хүлээгээд санаа орохгүй байна гэж хойшлуулаад маргааш бичээ яг дөхүүлж байгаа бичээ гэж хойшлуулдаг. Эсвэл эрт бичээ гэж оролцсон ч гэсэн онгодоо хүлээгээ суугадаг. Эсэ бичнэ гэдэг ерөөсөө онгодоо хүлээж аваад гой санаа орж ирэнгүүт нэг суугаал амьрлаг гардаг зүйл биш шүү. Хайрын цагтл шиг биш шүү. Эсэ гэдэг чинь аягүй их төлөвлөгөөтэй бодож ээж, төлөвлөж ээж, тунгааж ээж гарч ирдэг. Дахин засаж ээж бий болдог. Одоо hard work те бүтээл болж гардаг зүйл шүү. Тийм болохоор манай залуучууд эсэгээ эрт ихлээрээ тэгээд эсэгээ дахин зас сайжруулах хэрэгтэй. Онгодоо бити үлээгээрээ гэж зөвлөмөр байна. За бүгдээрийнхэн дараагийн ярилцах зүйл бол хичээлээс гадуурх ажил байгаа. За энэ дээр манай залуус ерөнхийдөө ямар буруу итгэл үнэмшилтэй байл хийж лээвэл юу ч яасан яах вэ гэж боддог хандлагатай байгаа юм. За тэгэхээр мэдээчлээс гадуур ажил чухал. Гэхдээ яагаад хийж байгаа вэ гэдэг нь хамгийн чухал хэсэг нь байна шүү дээ. За их сургуулиуд чамайг ерөөсөө л хичээлээсээ гадуур юунд сэтгэл зүрхээ зориултын, юунд хайртай дуртай юм, яаж өөрийгөө хөгжүүлтийн гэдгийг чинь хармаар байгаа болохоос өөр хүүхдүүдийг дөөрөөгаад, өөр амжилттай хүүхдүүдийг дөөрөөгаад яасан жаах вэ гэж хийсэн ажлуудыг харахыг хүсэхгүй байгаа ах нэ. За энэ дээр жишээ авах юм бол би нэг волонтерийн газарт хүүхдүүд яриа хийж байхад тэнд байгаа хүүхдүүд ерөнхийдөө би их сургуультаа л зориулж ийн ажил хийж байгаа. Тэрнээс одоо би энэ тахир дутуу хүмүүсийг кэрлэхт тийм онц бишээ гэдэг ийм хандлага ажиглагдсан. Тэгэхээр болохгүй болчиход байна гэсэн. Одоо чиний хичээлээс хийж байгаа ажил чинь нэгдүгээрт чиний ирээдүйд сурах одоо мэрэгжил чиглэл хиймээр байгаа зүйлстэй шууд холбогдох хэрэгтэй гэсэн. Одоо чи компьютерийн программистаар сурах гэж байгаа бол би дааж курс үзсэн, тэ вебсайт ажиллуулж үзсэн, юм хийсэн. Тим ажлууд илүү чухал болохоос тэнд зүгээр нэг одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн одоо ажил туссан тэ зүгээр дүүргэж хийсэн гэдэг нь тийм онц биш байх нь тэ. Эсвэл би хүүхдийн эрхийн төлөө, хүний эрхийн төлөө мэрэгчлэн болмоор ингэсэн ирнэ. Нэг ч тийм ивент ажил оролцож байгаагүй бол яаж их сургууль чамд итгэх вэ? Энд үнэхээр хайртай дуртай байна гэдэгт. Тийм байгааз тэгэхээр хамгийн ихэнд бүгдээрээ чиний юу хийж бүтээмээр байгаа юм, юугаар сурмаар байгаа юм гэдэгтэй чинь хичээлээс гадуур хажлууд чинь тодорхой хэмжээнд холбогдох хэрэгтэй байх нэ. За хоёрдугаарт
guys юу ч хийсэн сэтгэл зүрхнээсээ хийгэрээ гэж зүгээр хүсмээр байна. Яагаад тэгэхээр зүгээр энийг яах вэ гэвэл чи тэр ажилласаа юм сурахгүй, айгүй их зүйлийг анзаарахгүй өнгөрүүлж магадгүй. Яг хүн сэтгэлээсээ хийгээд сураад сонирхоод сониуч байгаад эхлэхээр чам дараагийн хийх ажлууд боломжууд нэгддэг. Чи илүү олон хүмүүстэй гүн гүнзгий дотн холбоо тогтоож чаддаг тий. Тэгээд одоо тэр хүмүүстэй танилцах, шинэ хүрээлэлд орох, тэндээ үнэлэгдэх гэдэг бол ганц их сургууль биш, чиний дараагийн ажил амьдрал ирээдүйд чинь аюу том чухал нөлөөтэй байдаг шүү. Тийм болохоор хичээлээс гадуурх ажил дээрээ маш сайн бодож анхааралтай хандах хэрэгтэй байх нь шүү. За бүгдээрийнх нь дараагийн буюу хамгийн сүүлийн ярилцах зүйл бол хичээлийн дүн хэл шалгалтын оноод байх нэ. За энэ их сонирхолтой. За манай залуучууд юу гэж бодоод байгаа вэ гэхээр би аягүй сайн эсэтэй хичээлээс гадуур хийсэн ажил сайн бол миний ингээд дүн хэлний оноо эдгээр бас тиймч одоо том нөлөөгүй би ингээд тэнцчнэ гэдэг зүйл байгаа. Мэдээж тийм тохиолдлууд байгаа. Гэхдээ хэдүүлээ дэлхийн хамгийн одоо топ хамгийн өрсөлдөөнтэй сургууль өргөлөө явуулж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Тэгээд энэ сургуулиуд бас энэ зүйлсийг харахгүй өнгөрдөг бол биш шүү. Яг шууд хэлэх юм бол. За одоо хэдүүлээ яг юу шаардлагатай гэдгийг задлаад ярилцъя. За бичлэгийн ихэнд бүгдээрээ 9-өөс 12 дугаар ангийн дүн хэрэгтэй гэж тэгжсэн тий. Тэгэхээр ямар тохиолдолд чиний дүн чинь ямар байвал амжилттай байх вэ гэвэл одоо 9 дугаар ангиас жоохон тааруухан ихсэн ч гэсэн магадгүй жил болгон ингээд дүн чинь сайжраад 12 дугаар ангидаа онц төгсөж ивэл энэ бол болж ийн гэсэн үг. За эсвэл мэдээж бүх жилүүдэд онц дүнтэй төгссөн бол сайн байна тий. Өргөдөл чинь бол асуудал болохгүй. Харин чиний дүн чинь ингээ 9-өөс уруудаа доошлцсон байвал эсвэл өөр ал муу байх юм бол энэ бол тодорхой хэмжээнд асуудал үүсгэнэ гэсэн үг. Бүгдээ хамгийн лаг сургууль руу өргөлөө явуулж ич зүгээр Монголын 10 жилийн хичээлээ дийлэхгүй учир нь бол чадахгүй байна гэдэг шууд мессеж өгч чаа гэсэн үг нэ сургууль дээрээ. За хоёр дахь зүйл бол SAT гэдэг шалгалт байгаа. Яг Америкийн одоо манай Монголд их сургуульд ороход ЕШ хөгдөлтөй адилхан Америкийн ЕШ гэсэн үг байна шүү дээ. SAT гэдэг шалгалт чинь. Тэгэхээр энэ SAT гэдэг шалгалт зүгээр яагаад шаардлагагүй гэж ярьдаг байсан бэ гэхээр нөгөө ковид гарснаас хойш өнгөрсөн нэг 3-4 жилийн хугацаанд Америкийн ихтэй сургуулиуд нөгөө энэ оноог шаардахгүй болсон байхгүй. Optional буюу чи явуулсан ч болно, явуулахгүй байсан ч болно гэдэг сонголт өгсөн гэсэн үг. Яагаад тэгэхээр нөгөө ковид гараад дэлхийн нийтээр карантинлангууд нөгөө хүүхдүүд яг SAT гэдэг шалгалтыг бөөнөрөө өгөх боломж байхгүй байсан. За тэгээд одоо энэ 25 оны өргөлөөс эхлээд ерөнхийдөө сургуулиуд буцаад required буюу шаарддаг болж байгаа шүү энэ оноог. Тэгэхээр эртхэн бэлдэх хэрэгтэй. Тэгээд зарим сургуулиуд магадгүй optional үлдсэн ч гэсэн чиний хэлний оноог харгалзаж үзэн шүү. Чи оноотой байвал том давуу тал болно гэсэн үг. Тийм ах нэ. За тэгээ гурав дахь нь болохоор ганц зүгээр BTD хувьд биш дэлхийн нийтээрээ одоо унган хэл нь англи хэл биш бол би ингээ англиар очиод ярилцахад хичээлээ үзэхэд асуудалгүй гэдгээ батлах хэлний оноо бидэрт хэрэгтэй байх нэ. За энэ дээр BTD мэдэх IELTS, TOEFL. За тэгээ ковидоос хойш модонд ороод байгаа Duolingo-гийн английн шалгалтууд байгаа. Тэгээд энэ дээр зөв ганц сануулж хэлэх юм нь одоо Солонгос руу ч юм уу ингээ Азийн орнууд өөр орнууд нөгөө IELTS-ийн онооны босго нь айгу баг байдаг шүү дээ тий 5.5 6 байхад л ерөнхийдөө тэтгэлгийг аваад ч юм уу тэнцэх боломжтой байдаг бол хэдүүлээ одоо Америкийн топ ихтэй сургууль явуулж байгаа санах хэрэгтэй. Тэгэхээр хэлний оноо чинь одоо аль болох IELTS-ийн 7.5 болон тэрнээс дэшээ за TOEFL-ийн 100-110-аас дэшээ байвал зүгээр за Duolingo-гийн 135-аас дэш оноотой байвал өргөдөлт чинь ер нь бол хэрэгтэй шүү. За тэгээд мэдээч guys одоо энэ хэсэг бол жижигхэн хэсэг тий өргөдлийн процесстойгоо харьцуулахад тэгээд чи одоо хичээлээ энэ шалгалтаа хэлээ хичээлээс гадуурх ажил эсэнийхэн хажуугаар амжуулж зохицуулж хийх нь одоо BTD-ийн давах хэрэгтэй. Хамгийн ихний даваануудын нэг бах нэ. За одоо та нарыг юу гэж бодож байгаа би таа заяа. Окей, би ойлгочлоо. Америкийн өргөдлийн процесс чинь бодсон шиг энгийн биш юм байна. Тэ ингээ хийх бодох олон юмнууд байгаа юм байна. Гэтэ энэ бичлэгний нэр чинь чи Америкийн өргөдлийн процесс бүтлгүүтэх боломжгүй гэсэн шүү дээ. Тэ би яг тэнцэж чадах юм уу? Би 100% тэтгэлтэй орж чадах уу? Гэт миний нууц айлхийг хүлээж байгаа бах тий. За guys одоо би яг хариулт нь хэлээ заяа. Гэтэ би энийг хэлэхдээ яг өөрийнхөө сурагч нартай яг төрсөндүүдээ хэлж байгаа юм шиг яг шууд ингэ хэлье. Ерөнхийдөө чи бараг л тэнцэхгүй болоо да. Хэцүү дээ. За одоо 50 заяа. Би яг яагаад гэдгийг тайлбарлая. Энэ би ерөөсөө та хэдийг одоо мохоогоо чи чадахгүй гэж хэлж байгаа биш шүү. За яагаад тэгэхээр за би өнгөрсөн жил SAT өгж байхдаа жоохон таад судалсан чинь сүүлийн 3 жилийн хугацаанд манай Монгол улсаас 4600 гаруй хүүхдүүд SAT өгсөн байгаа юм. За 4600 3 жил гэхээр жилд 1500. Тэгээ өмнөх жилүүдэд SAT оноо шаарддаг байсан. Тэгээ жил болгон Монголоос өргөлөө явж байгаа хүүхдүүдийн тоо гисэж байгаа гэхээр нэг 2000 орчим хүүхэд бол Монголоос жил болгон өргөлөө явуулдаг байх нэ. За одоо 2000 гуулаа заяа. Тэгээд нэмэх нь чи
төгс өргөдөлтэй заяа. Эсээгээ төгс бичсэн, хэлний оноо ч тулцсан, хичээлээс гадуур ажиллаж үнэхээр лаг 2000-уулаа Харвардын төвшний өргөдөл бэлтцсэн заяа. Тэгээд өргөдлөө явуулангууд Харвард хичнээн бүгдээрээ мундаг гэсэн ч гэсэн жилд 1-2 хүүхэд авдаг тоогоороо 1-2 хүүхдийн сонгож авна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол одоо бид эдийн зориод байгаа энэ 20 сургууль бүгдээрээ жилд авах хүүхдийн лимит тоотой гэсэн. Хичнээн мянга бүгдээрээ одоо сайн байлаа гэд энэ сургуулиуд орохгүй байх нэ. Яа, за одоо та хэд жоохон толгойн эргэцсэн, гайхацсан, магадгүй зарим нь жоохон ууралцсан тий. Энэ нөхөр юу яриад байна гэж бодож иж магадгүй. Тэгээд бас хитрхи шулуухан гэж чи чадахгүй байж магадгүй гэд хэлсэндээ уучлахгүй. Одоо гэхдээ би та хэдэд яг энэ Америкийн өргөдлийн процесст хэрхэн амжилттай байх нууцыг тайлбарж өгөх гэж байна. Тэгэхээр та энэ хэсгийг аягүй сайн анхаарал үзэх юм бол ганц Америкийн өргөдлийн процесс биш, дараагийн алхмууд амьдралд чинь бас амжилттай байхад туслах байх гэж найдаж байна. За би чамаас асуулт асууя. Чи ер нь яагаад гадаадад сурахыг хүсэж байгаа вэ? Яагаад Америкийн дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй хамгийн лаг сургуульд сурахыг хүсэж байгаа вэ? Бодоорой. Ямар ч хариулт өгж болно. Гэтэ хариултаа бодож. За. Чамайг хариултаа бодож байгаа хооронд би зүгээр хүүхдүүдтэй ажиллаад хичээл ороо явж байхдаа яг сонссон хамгийн түгээмэл ер нь л баг хүүхдүүдийн хэлдэг шалтгаануудыг хуваалцъя. За манай хүүхдүүд хамгийн ихэнд юу гэж боддог вэ гэхээр угаасаа Монголоос цөөх хүүхд өргөдлөө явуулдаг. Тэ надад бас боломж өгж магадгүй би азаа үзэл та гэдэг юм шалтгаан байна. За зарим нь гэтэл та манай аав ээж мэдэхгүй байна. Ингээ айгүй хэцүү би зүгээр ингээд өөр оронд очиод би дааж амьдраад тийм нэг юм эрхчлөөтэй тайван баймаар байна гэдэг юм шалтгаантай хүүхдүүд байна. За зарим хүүхдүүд бүр хөвгөлтэй. Би яг нэг охиноос нэг удаа хичээл орж байгаад ингээ асуусан чи нэг охин яг тэгж байна. Багшаа би яг үнэнгээ хэлчихгүй гээд. Үнэнгээ хэлээ чи би та худлаа хэл гэж асуугаагүй шүү дээ гэдгсэн чинь гээ 6 дугаар ангид манай ангийн зулаагийн охин байсан аахгүй юу. Тэгэд амар юм гачаа охин байсан юм аа тий. Гээ хичээлдээ муу сурдаг, гээл үсэн нарцаасан, тэгээд найзгүй бидэд ингээ шоолж малдаг. 9 дугаар ангидаа шилжсэн. Тэгсэн чинь өнгөрсөн жил ингээд лаг сургууль 100 тэтгэлэгтээ орцсон гэдэг ингээ пост нь явж исэн. Тэгээ би бүр ёо энэ зулаа орж байгаа бол би яагаад ингээ орж болтгүй юм бэ гэдэг ийм шалтгаанаар ингээ өргөдлөө явуулж байна гэсэн тийм үг бас таарч байсан. За тэгээ энэ дотроос яг хамгийн их цайлж гарч ирдэг зүйл бол үгүй угаасаа ингээд Америк илүү штэ тэ тэргэлэх. Одоо би ингээд очоод тэр лаг сургуультанд төгсчих юм бол ингээд миний ирээдүй амжилттай болчихноо. Би одоо тэ ингээд сайн ажлын газар гадаадд ажиллаад өндөр салентэй ингээд сайхан амьдрах боломж нэгднэ. Одоо энэ сургуулийн диплом намайг амжилттай болгоно гэдэг ийм шалтгаанууд гарч ирдэг. За чиний ингээд шалтгаануудаа давхцсан уу? Бодож байгаарай заяа. За тэр оронд би чамаас дахиад нэг зүйл асууя. Чи одоо өөрийгөө Америкийн одоо мөрөөдлийнхөө сургуулийн admission officer гэж бодоорой. Admission officer гэдэг нь яг одоо өнцөг булмөрөөс дэлхийн өнцөг булмөрөөс ирж байгаа өргөдлийг уншиж танилцаад хэнийг нь тэнцвүүлэх үү, хэнд нь нөгөө тэрбум 300 сая төгрөгийн тэтгэлэг хөрөнгө оруулалтыг хийх вэ гэж шийддэг хүн гэсэн үг шүү дээ. Чи тэр хүний оронд байсан бол ямар хүүхэд авах гэж хичээх байсан бэ? За бодож байгаарай заяа. Одоо би таад тарин хариултын шууд хэлээд өгье. За ерөөсөө хамгийн энгийн хариулт бол энэ admission officer-ууд тэр хэмжээний хөрөнгө оруулалтыг одоо авах эрэхтэй тийм хэмжээний зүйл хийсэн хүүхдэд л тэр тэтгэлгийг өгнө гэсэн үг. За ямар хүүхдүүд тэрэн дотор багтдаг вэ гэвэл өөртөө байгаа боломжоо тултлаа хатгаж чаддаг, тий сурахад дуралдаг, тэгээ янз бүрийн чаленж хэцүү даваа саад дотроос айдаггүй, нүр тулдаг. За тэгээд хамгийн гол нь энэ их сургуульд лаг их сургуульд орохгүй байсан ч гэсэн амьдралд амжилттай байна гэдэгтээ итгэдэг. Төгсөөд юу ихээ мэдээд бодцсон хүүхдүүд ерөнхийдөө илүү амжилттай тийм хүүхдүүд идэлхүү авах гэж хичээдэг гэсэн. За энэ дээр би яг ийм хүүхдүүдтэй учирсан бас түүхүүдээсээ хуваалцъя. За хамгийн ихнийх нь болохоор намайг томоочонд ажиллаж байхад манай нэг хөтөлбөрийн залуу гэдэг английн оноотой гээд тэгээ IELTS-ийн 7.5 оноотой амар сайн ярьдаг. Тэгээд би чи англи яаж сурсан вау маа гэдгсэн чинь хөдөө амьдардаг орон нутгийн сурагч. Тэгээд гол нь аав ээж нь бүр малчин суманд тэгээд зуны хугацаанд ерөнхийлөл хажуугаар ч гэсэн айгүйх нөгөө англи хэл сурах боломж, сургалтын төвд явах боломж байхгүй. Тэнгүүд яадаг байсан бэхээр 100 малт гарахаас өмнө утсан дээр ингээ бүүн английн IELTS-тэй холбоотой ингээ подкастууд татаад номнууд аваад тэгээ малж явахдаа утсан дээрээ сонсоод чихвчээр сонсоол номоо уншаал тэмдэглэл хөтлөөл ингээ яваадаг гэсэн. Тэгээ та хэд боддог guys хөдөө орон нутагт сүлжээ барихгүй тэгээ ингээ сургалтын суух боломжгүй аав ээж нь дэмжихгүй ингээ тийм нөхцөлд англи хэл сураад чөлөөтэй ярьдаг. Тэгээ IELTS-ийн 7.5 оноотой байна гэсэн үг тий. Тэгэхээр их сургуулийн admission officer бодох нь шүү дээ. Ийм хэцүү одоо боломж багтаа нөхцөл байдлаас ийм зүйлийг атгаад
хийж чадсан юм чинь бид нар ийм хэмжээний хөрөнгө оруулалт тэгээд ийм гоё орчинд хэрэгтэй зүйлээр нь хангачвал энэ хүүхэд энэ боломжийг тултан атгах чадах юм байна гэдэг магадгүй итгэл үнэмшлиг болж байгаа гэсэн үг тийм. За хоёр дахь жишээ бол ингээд сурахад дурладаг тийм. Нэг охины жишээ нь маш их ном уншдаг, намайг одоо ажил дээр хоноход сууж байхад ингээд дагаж хоноол юм хийдэг байсан тийм охин байгаа. Тэгээд тэр охин яг өөрийнхөө сонгосон мэрэгжил чиглэлтэй бүр үнэхээр хайртай зүгээр л ингээд юу гэдэг 10 жилийн хичээлээр хизэж хязгаарлаж аваагүй дандаа нэмэлт номнууд уншдаг, номныхын зохиолчийн судалдаг бүр ингээд тэр зүйлдээ тулцсан юм хайртай охин байсан. Тэгээд сургуультаас орсон байгаа тийм. Тэгэхээр магадгүй чи яг одоо сонгосон чиглэлдээ үнэхээр хайртай дуртай тийм байх магадгүй хэрэгтэй байх нь тийм. За гурав дахь нь болохоор яг ийм залуучууд манай залуусын дунд илүү их цойлж байгаа. Одоо ямар нэгэн асуудал байвал тэр нь гоншинохгүй, гомдлохгүй, хин нэгэн шийдэж өгөхийг хүлээхгүй, өөрөө шийдэл нь болохыг хичээдэг, залуучуудыгаа уриалдаг, шинэ клуб эхлүүлдэг, төсөл эхлүүлдэг, тэмцээн уралдаанд ордог, яг бодит өөрчлөлтүүд авчирч чаддаг малаалагч залуучууд те тухтай бүстэй байхгүй, тэр асуудалтай нүүр тулдаг тийм залуучууд бас сонгогддог байна. Тэгээ хамгийн сүүлийн миний хэлсэн гол нь буюу би энэ сургуульд тэнцэхгүй байсан ч гэсэн итгэл найдвар алдахгүй, би яг хийн гэсэн зүйлээ энэ хайртай зүйлээ хийн, амжилттай байна гэдэгтээ итгэжээл тэр сургуулиуд тийм хүүхдүүд явахыг илүүд үзэх нэ. За тэгэд энэ хүүхдүүдийг сонгож авдаг гол шалтгаанууд нь энэ хүүхдүүд одоо лаг сургуульсаа төгсчөөд ирээдүйд амжилттай болоод ирэхээр эргүүлээд хандив өгдөг гэсэн. Намайг ийм гой тэтгэлэгтэй сургацсан юм чинь би дараагийн үедээ одоо тэтгэлэгтэй сурахад нь дэмжиж хандив өгье гэд өөрийнхөө орлогоноосоо хандивлдаг байна те донейт хийдэг. Нөгөө талаасаа одоо төгсөгч нь амжилттай байгаад ямар нэгэн одоо улсынхаа одоо алдартай хүн болдог ч юм уу те инфлюенсер улс төрч болоод ирэнгүүт вау энэ хүн хаанд сургуулиуд төгссөн бэ гэхээр Харвардад, Колумбиад те Стэнфордод гээд нөгөө сургуулийнхаа нэрийг өндөр тавьж явдаг гэсэн үг байна. За одоо дэс би ингэж асууя. Түрүүн хоёр ингээд жишээ ярьлаа шүү дээ. Эхний ингэж бодож Америк руу өргөдлөө явуулах гэж байгаа хүмүүс байна. Яг жинхнээсээ хичээдэг ингэж итгэдэг хүмүүс байна. Чи аль талд нь байх шиг байна? За энэ нэлийн одоо serious асуулт болж байгаа. Тэгээд би ингэж хэлж байгаа та хэдийг бас мохоохгүй юусоо хэлж байгаа биш шүү. Яагаад тэгэхээр эхний одоо түрүүний жишээнүүд те тэр найзтайгаа барьцсан ч юм уу ингээд ирээдүйд амжилттай гэдэг буруу бол биш. Чи одоо тэр зүйлсийнхаа ачаар ингээд илүү боломжууд хайж явж байгаа бичлэгийг үзэж байгаа бах. Гэхдээ тэр нь хангалтгүй байх нэ тэр шалтгаанууд. Одоо чи өөрийнхөө яагаад өргөлөө явуулж байгаа гэдгээ өөрчлөх хэрэгтэй гэсэн. Өргөдөлтөө амжилттай байх гол нууц нь чи өөрийнхөө яагаадыг өөрчлөөд зүгээр л нэг сохор азанд найтгаа болио залуусаа. Тэгээ жинхнээсээ хөв хүн талаасаа, чадвар талаасаа, софт болон хард скил талаасаа өөрсдийгөө хөгжүүлээ, сайжрыг. Жинхнээсээ энэ дэлхийн топ ихтэй сургуульд өөр орны залуучуудтай алалцсан хамт өсч хөгжиж би чаднаа гэдэг тэр итгэл үнэмшлийг суулгах, тэгж өөрийгөө хөгжүүлэх нь бид хэдийн зорилго байх хэрэгтэй байх нэ. За тэгээд ингэж чадаад чи үнэхээр хичээх юм бол энэ өргөдлийн процесс гарах чиний цаг хугацаа хичээл зүтгэл чинь чамайг амжилттай байлгана гэсэн үг. Чи сургуульд орсон ч ороогүй ч дараа нь ямар өөр орны өргөдлийн процессд амжилттай байж чадна. Чи эндээс маш их зүйлс сурж авна. Хэлний чадвар, эссе бичих, өөрийгөө ойлгуулах, тэгээ хичээл гадуур олон ажил хийж яхад чи шинэ найз нөхдөдтэй болно. Тэгэхээр энэ зүйлсийг маш сайн бодож тунгаагаарай гэж би залуучуудаас хүсмээр байна. Тэгээ хамгийн сүүлд хэлж байгаа нь айгүй их нөгөө ийм хүмүүстэй таардаг. Үгүй та ингэ ойлгохгүй байна. Харвард чинь, Стэнфорд чинь юмний мөрөөдөл авахгүй. Би багаасаа энэ сургуульд явна гэж мөрөөддөг байсан гэж тэгдэг. Их сургууль манайхаа мөрөөдөл биш ээ. Айгүй гоё штэ тий сайн их сургуульд орон тэнцэн бахархмаар улсынхаа нэрийг авч явж байгаа. Yes. Гэхдээ их сургууль гэдэг бол чинь ирээдүйд хийж бүтээх зүйлийг чинь мөрөөдлийг чинь туслах, мөрөөдөл чинь хүргэх нэг шат гişгүүр шүү. Тэгээд тэрийг их сургуулийг л зөвхөн битгий мөрөөдөрөө их сургуулийн дараа хийх мөрөөдөлтөө хүрэх шатыг их сургууль гэж хараад өөрийгөө хөгжүүлэхэд чиглүүлж ажиллаарай гэж хүсмээр байна. Дүн. За hi guys, өргөлийн дүрмэн байна. За битээр тэгэхээр энэ бичлэгээрээ бүх залуусайгаа Америкийн өргөлийн процессыг туршаад үзээч, орлоод үзээч, тэ дэлхийн топ сургуулиудад чансаагаа сориоч гэж уриалмаар байна. Яагаад гэх юм бол хэрвээ чи хичээх юм бол Америкийн топ их сургуулиудад 100% тэтгэлэгтэй тэнцэх хангалттай боломжтой шүү. Тийм тэгээд боломжтой бас гадна хэдийгээр чадахгүй байсан ч гэсэн Америкийн өргөлийн процесс гэдэг одоо хамгийн комплекс олон талаас хардаг процесс болохоор чи одоо өөр орнуудын өргөлийн процессд одоо бие дааж өргөлөө болохтой ямар нэгэн зуучлалын газраар орохгүй ч юм уу өөрөө учрыг нь олох бүрэн чадвартай болж байна. Ямар боломжуудтай байгаа гэхэлэр нэгдүгээрт мэдээч чиний англи хэл хангалттай сайжирна. Тийм шүү дээ. Тэгээ дээрэс нөгөө хичээлээс гадуурх ажлууд хийж яхад чи өөрийнхөө юунд дуртай, дургүй,
Тэгээд нэмээд сургуулиасаа гадуур гоё хүрээллүүдтэй болно. Тэр нь чамд шинэ боломжуудыг айгүй ихээр нээж өгөх болно. Ер нь бол. Ер нь бол үнэн. Тэгээд дээрэс нь чи мэдээч Америкийн өргөдлийн процесс бэлтжих хугацаанд эссе бичиж сурна. Мэдээч writing чадвар чи хөгжинэ. Дээрэс нь эссе бичиж явах хэвцээ чи өөрийгөө хийн бэ гэдгийг таних нь хамгийн том чадвар шүү. Тийм. За тэгээд тийм байна. Тэгээд манай бичлэг хэрвээ чам жоохон ч гэсэн зориг өгөөч чи оролцож үзье гэж бодсон бол description хэсгээр манай вебсайтны линк байгаа. Тэгээд бид нар чамайг Америкийнхаа өргөдлийн процесс эхлүүлэх те хаанаас эхлэх гэдэг ихний алхмыг хамтаа хийж өгөх болно. Тэгээд хэрвээ чамд энэ бичлэг таалагдах юм бол хэрвээ эргэн тойронд чинь ингээд зөрөгтэйгээр эхлэхэд тийм одоо хамт өргөлийн болмоор найз байдаг ч юм уу. За эсвэл нөгөө аав ээж нар жоох ойлгодгүй шүү дээ. Анхуд Америк өргөлийн болоо гэхээр тийм баг зэргийн ойлгодгүй тэгээд хаашаа өргөлөө явуулж байгаа энэ коллеж юм уу юу юм гээл те Америк ойлгомжгүй зүйлүүд гардаг. Тэнгүүд манай бичлэг үзүүлчих. Тийм эцэг ихтэй магадгүй тэрийг ойлгуулмаар байгаа бол манай бичлэг үзүүлээрэй. Ах ихтэй ч юм уу. Үгүй ах ихнэр үзчихвэл магадгүй дүүнэртэй бас те оролдоод үзээч гэвэл манай бичлэг үзүүлээрэй. За тэгээд like subscribe guys. Хэрвээ таалагдсан бол лайка дараад тэгээд нөгөө саяын хичээлүүдтэй холбоотой ч юм уу илүү юм тайлбарлуулмаар байвал бас комент хэсэг дээр үлдээж болно шүү. Тийм бичлэг үзмээр байна гэх тэгвэл бит хоёр бол дуртай хийн. За баяр та. Болцсон. Шууд